Тэрхий арьс авах хоёр төрлийн үндсэн арга байдаг. Уламжлал болон степлер буюу үдэгч машинаар авах хоёр төрлийн арга байдаг. Та бүхэн нэг удаагийн үдэгч төхөөрөмжийг танилцуулъя. За энэ төхөөрөмжөнд бол зөвхөн нэг хүн хэрэглэхдээ хаягдгараа давуу талтай. За онгойлгож үзэх юм бол дотроо хэдэн зүйлтэй гарч ирнэ. За introduction. За мөн дээрэс нь бэлэг ихтний хэмжээг сонгохгоор давуу талтай. Зөвхөн тань зориулагдсан хэмжээгээр хийгддэг. Мөн дээрэс нь слэв хэрэглэхдээ буцаад нэг удаагийн ботны мэтэл ариутгсан мэтэл байна. За энийг та бүхэн задлж үзүүлье. Мэн цаанаасаа ариутгагдсан буюу шууд хэрэглэхэд болно гэсэн. За задлж үзүүлье. Нэг удаагийн бүтээгдэхүүн гарч ирж байгаа. Энэ бүтээгдэхүүн уламжлалт аргатай харьцуулахад мэдслийн хугацаа бол маш богинотой. Өөрөөр хэлбэл уламжлалт арга нь юу юм гэхээр бид нар одоо тэрхийн арьсыг авахдаа утгаар зүсэж яагаад цус тогтоолтой хийж байгаад ойдол тавигддаг. Энэ нь өөрөө процедур маань өөрөө жоохон урт хугацаанд үргэлжилдэг. Харин нэг удаагийн өдөгч төхөөрөмжийг хэрэглэснээр танд мэдслийн үргэлжлэх хугацаа ерөөсө 15-20 секунд болж илүү хурдан хийх бүрэн боломжтой болсон. За энэ төхөөрөмж маань мэдээж бэлэг ихтэн дээр эсхийн мэдээ алдуулдаг. За одоо жишээл харах юм бол энэ маань өөрөө бэлэг ихтний эрүүл хэсгийг хамгаалах одоо төмөр хэсэгтэй байгаа. Жишээл одоо энэ шатаа арьс гэдэг төсөөлийг хэвлээ. Шатаа арьс гэдэг төсөөлөд бид нар одоо бэлэг ихтний малгай хэсгийн төмөр хэсгийг хамгаалах нэ гэсэн. Хамгаалахад өдөрт төхөөрөмжийг хийж одоо арьсыг нь аавна гэсэн. Арьсыг авахдаа яг уу гэхээр энэ маань өөрөө зүсэх болон ойх үйлдэлийг нэг зэрэг хийдэг давуу талтай. Нэг зэрэг хийхээр өндөө өвдөл багтай эслийн хугацаа маш хурдан үргэлжлэнэ гэсэн үг. Ингээд одоо авчгаад арьс маань авагдаад бэлэг ихтний толгой хэсэг нь одоо ил гарсан байдалтай байх юм аа.